Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэнд ярьж өгөх гээд Солонгосын алдарт найруулагч Хүн Сан Сүү болоод Киминий нарын амьдрал тэгээд тэр хоёрын яг одоо Солонгост маш их шууган тарьж байгаа тэр зүйлсүүдийн талаар ярьж өгөх гээд бэлдсэн байгаа. За ингээд ярьж эхлэе. Хүн Сан Сүү 1960 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Тэрээр Сөүлийн урлагийн сургуулийг төгсөөд Америкийн Чикагогийн урлагийн институтэд кино найруулагчийн чиглэлээр суралцаж төгссөн. 1996 онд Гахай худаг руу унсан өдөр гэдэг анхны киногоо найруулан тавьж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч түүнийг кино урлагт хүчтэйгээр хүл тавихад нь энэ кинонд маш ихээр нөлөөсөн. Тэрээр дараа нь киноны түүх, далайн эрэг дээрх бүсгүй гэх мэтчлэн философи харилцааны сэдвтэй уран бүтээлүүдээрээ олонд танигдан алдаршиж эхэлсэн. Түүний бүтээлүүд нь хүний дотоод сэтгэл, хүмүүсийн хоорондын харилцаа, ёс зүйн талаар, үнэн ба худал, сонголтуудын үр дагаврын тухай уран нарийн хэлбэрээр харуулсан байдаг. Хүн Сан Сүү олон улсын Каннын болон Берлиний кино наадмуудад олон удаа оролцож, олон шагналуудыг хүртсэн. 1980-ад оны дундаас эхлэн ирээдүйн эхнэртэйгээ танилцсан бөгөөд 1985 онд тэд гэрлэн 1986 онд охинтой болсон. Эхнэр нь урлагийн салбарт хамааралгүй энгийн нэгэн эмэгтэй байсан бөгөөд олон жилийн турш нөхрөө дэмжиж Сөүл хотод хамтдаа амьдран гэр бүл нь маш тайван амьдралаар амьдарсан ч Хүн Сан Сүү өөрийн уран бүтээлд төвлөрч гэр бүлээсээ бага зэрэг хөндөрсөн нь дараа нь үүсэх тэдний харилцаанд бол маш муугаар нөлөөлж эхэлсэн. 2015 оны үед кино зураг авалтын үеэр жүжигчин Киминитэй Хүн Сан Сүү найруулагч танилцсан. Тэдний харилцаа эхэлсэн нь Хүн Сан Сүүгийн хувийн амьдрал болон мэргэжлийнхэн замналд томоохон өөрчлөлтийг авчирсан. Тэд хамтдаа Одоо зөвч гэсэн дараа нь буруу гэдэг киног бүтээж, энэ кино нь 2015 оны кино наадмаас шилдэг кино шагнал хүртсэн байна. Тус кино нь бол кино шүүмжлэгчдийн анхаарлыг маш их татсан. Үүнээс хойш Киминий Хүн Сан Сүү найруулагчийн бараг л бүх кинонуудад нь гол дүрийн жүжигчнэр нь тоглох болсон. Үүнд Шөнийн далайн эрэг дээр, Гүйсэн эмэгтэй, Таны өмнө, камераар бичсэн захиа, Танихгүй бүсгүйн тухай, урдах амьдралын талаар гэх мэтчлэн нэлээд хэдэн кинонд нь гол дүрийг бүтээсэн байгаа. Эдгээр кинонууд бүгд уран сайхны кино наадмуудад оролцож, зарим нь шагнал хүртсэн. Киминий зөвхөн жүжигчнэр зогсохгүй, сүүлдээ түүний кинонуудад нь продюсераар хүртэл ажиллаж, Хүн Сан Сүүгийн уран бүтээлийн хамтрагч нь болж эхэлсэн. За тэгээ үүнээс хойш Солонгосын ард түмэн Хүн Сан Сүү найруулагч болоод Киминий жүжигчин хоёрын хувьд ямар нэгэн холбоо байна. Ягаад бүх кинонд нь тоглоод байгаа юм бэ? Тэгэд ер нь л нэлээд дотн харагдаж байна. Би бинийгээ харж байгаа харцсан, би биндээ хайртай хосуучийг харагдаж байна гэх мэтчлэнгээр бол маш олон тийм цуурхлууд гараад тэгээд тэр хоёр бол ямар ч тийм албан ёсны хариулт өгөхгүй байж байгаад 2017 онд Хүн Сан Сүү найруулагч нэгэн хэвлэлийн баг хурлын үеэрээ хоёр би биндээ хайртай тийм холбоо харилцаатай хүмүүс болсон гэж ил тод зарласан нь олон нийтийн анхаарлыг бол шууд татсан. Гэвч Хүн Сан Сүү найруулагчийн хувьд бол яг өөрийнхөө албан ёсын эхнэрээс салаагүй байсан, шүүхээр орж салалтыг нь баталгаажуулсан тийм ямар ч зүйл болоогүй байсан. Тэгэхээр эхнэртэй хүн байсан гэсэн үг байгаа. За тэгээд Киминий хайртай гэдгээ зарлсныхаа дараа Хүн Сан Сүү өөрийнхөө гэрээс яваад эхнэр охин хоёроосоо тусдаа амьдарч эхэлсэн. Зарим мэдээллийн хэрэгслүүдээр бол Киминий хуучин эхнэртэй нь уулзаж уучлалт гуйсан гэж ярьдаг боловч зарим мэдээллийн хэрэгслүүдээр болохоор Киминий Хүн Сан Сүүгийн эхнэрт уулзаж байх үеэрээ ингэж харамсах байсан бол нөхрөө анханасаа сайн хянахгүй яасан юм бэ гэж хэлсэн гэсэн тийм мэдээлэл бас маш их цацагдчихсэн. За тэгээд энэ явдлаас хойш бол Хүн Сан Сүү найруулагч гэрээсээ яваад охинтойгоо бол бүр тас ямар ч холбоогүй болсон гэж байгаа. Тэгээд харин эхнэрийнх нь хувьд бол нөхрийнхөө албан ёсны эхнэр хэвээрээ гэрлэлтэй бол албан ёсоор тэр хоёр өрсөд туцлуулаагүй байгаа. Уг нь бол охинтойгоо Хүн Сан Сүү найруулагчийн хувьд бол маш дотн бүх зүйлийг нь зааж зөвлөдөг тийм дотн аав нь байсан гэж хэлж байгаа боловч яг гэрээсээ явснаас хойш бол охинтойгоо дахиж ерөөсөө холбогдоогүй. Тэгээ охиныхоо хурмин дээр ч аав нь очоогүй гэж байгаа. Харин жүжигчин Киминигийн хувьд болохоор 1982 онд төрсэн
Хүн сан сүү найруулагчтай уулзахаас өмнө буюу 1999 онд анх Миссийн тэмцээнд орж карьераа эхэлсэн. Үүнээс хойш жүжигчний карьераа амжилттайгаар эхлүүлж чадан агаарын хөлгийн бүсгүй, дууд цэцэрлэг, бүлээн их орон, шивнэлт гэх мэтчлэн маш олон кинонуудад тоглож карьераа бол амжилттай эхэлсэн. Гэхдээ яг солонгосчуудын хувьд болохоор түүнийг жүжиглэлтэндээ баг зэрэг муу гэж юу нь бол ярьцгаадаг байсан. Гэхдээ Хүн сан сүү найруулагчийн кинод тоглож эхэлснээс хойш бол түүний жүжиглэлтийг маш сайн болсон гэж кино шүүмжлэгчид дүгнэдэг мэлээ. За тэгээд түүний хувьд болохоор Солонгосын нэртэй жүжигчин Lee Jong-jae-тэй 3 жил үерхсэн. Тэгээ Lee Jong-jae нь болохоор та бүхний сайн мэдих одоо нэлээд хит олж байгаа Squid Game киноны 456 дугаартай оролцогч буюу гол дүрийн жүжигчин байгаа. За үүний дараа болохоор жүжигчин Joo In-sungтай үерхэж байсан. Joo In-sung-ийн хувьд болохоор бас та бүхний маш сайн мэдих Солонгосын нэлээд олон ангид цуврал кинонууд дээр тоглодог маш царайлаг алдартай тийм жүжигчин залуу байгаа. За тэгээд үүнийхээ дараа болохоор модель Lee Soo-kyunтай 2 жил орчим үерхсэн байгаа. За тэгээд үүний дараа 2013 онд ч мэдээ холбоо харилцаатай болсон гэсэн тийм дуулаланд нэр нь холбогдсон. Гэвч энэ дуулаанаас хойш бол хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаж байгаад Хүн сан сүү найруулагчтай уулзсан түүний кинонд тоглон буцаад урлагийн салбартаа эргэж ирсэн байгаа. 2020 он гарснаар Киминий болоод Хүн сан сүү хоёрын хувьд бол нэлээд ил тод гарan энэ тэнд хамт явж байгаа нь бол маш олон хүмүүст болоод Братстийн дуранд бол үзэгдэх болсон. Тэд Солонгосын уран сайхны кино наадмуудад бас хамтдаа оролцож хамт амьдарч байгаа ч гэсэн нугаагүй. Гэвч Хүн сан сүүгийн хувьд хуучин их нэртэйгээ албан ёсоор салах шүүхийн шийдвэрээ гаргуулаагүй байгаа. Тийм учраас тэр хоёрын хувьд бол яг албан ёсны хосууд эхнэр нөхөр бишээ гэсэн үг байгаа. Киминий жүжигчин болоод Хүн сан сүү найруулагч хоёрын хувьд болохоор харин тэдний хүрэн мөнгөний хувьд бол Хүн сан сүү найруулагчийн хувьд 30 гаруй кино найруулж олон улсын шагналууд хүртэж байсан учраас Өмнөд Солонгосын кино салбарын хамгийн нэр хүндтэй доктортой орлоготой найруулагчдын нэг хэвээр байсаар л байгаа. 2024 оны байдлаар бол түүний нийт хөрөнгө ойролцоогоор 4-6 сая $тэй тэнцэнэ гэж үнэлэгдсэн тийм мэдээлэл гарч исэн. Тэдний амьдарч байгаа орон сууц, кино студ, уран бүтээлийн хөрөнгө оруулалт зэргээс харахад бол нэлээд хангалуун амьдарч байгаа гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа. За ингээд Хүн сан сүү найруулагч Киминий хоёрын хувьд болохоор бие биендээ маш их хайртай, бит хоёрын хайр бол жинхэнэ хайр гэж олон түмэнд зарлаад одоо хүртэл хамтдаа амьдарсаар л байгаа. Харин Хүн сан сүү найруулагчийн эхнэрийн хувьд бол нөхөртөөгөө албан ёсоор гэрэлтэд суулаагүй учраас нөхрийгөө одоо хүртэл ирнэ гэж юу нь бол хүлээсээр байгаа гэдгийг хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байдаг. 2025 оны 1 сард олон нийтэд Киминигийн анхны хүүхдээ хүлээж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн байгаа. Энэ үед болохоор Киминигийн хувьд 42 настай байсан. Харин 2025 оны 4 сарын 8-нд энэ мэдээлэл нь үнэн болох нь батлагдаад хүү төрүүлсэн. Тэгээд төрүүлснийхээ дараа болохоор Сөүл хотын Ханнам дүүргийн совилалд байгаа гэсэн мэдээлэл цацагдчихсан. Үүнээс хойшлохоор 4 сарын 25-нд анх удаага тэдний хамт хүүтэйгээ гадаа гараад ингээд салхилж байгаа бололтой тийм зураг нь олон нийтэд ил болсон. Тэгээд энэ зураг цацагснаас хойш олон нийтийн сүлжээнд маш их хүчтэй шууган гарсан боловч тэр хоёрын хувьд бол ямар ч тайлбар хэлээгүй байгаа. Хүүгийнх нь нэр болоод албан ёсны бүртгэлийнхэн талаар мэдээлэл бол одоохондоо ерөөсөө олон нийтэд цацагдаагүй байгаа. Гэхдээ Хүн сан сүү болохоор хуучин их нэртэйгээ албан ёсоор гэрэлтэд цуцлуулаагүй байгаа учраас түүний хүү нь бол яг түүний албан ёсны хүү гэж ургийн бичиг дээр нь жигдэхгүй гэж олон нийт бол бичиж байгаа. Мэдээж Солонгосын ард түмний хувьд бол Хүн сан сүү найруулагчийг бол маш чадварлаг найруулагч, Киминий жүжигчнийг ч гэсэндээ маш чадварлаг жүжигчин болж чадсан гэж хэдийгээр тэр ажил мэргэжлийнх нь хувьд бол маш их үнэлдэг боловч хүмүүсийнх нь хувьд бол одоо Солонгосын ард түмэн бол нэлээд дургу, ямар ч ёс зүйгүй, ямар ч хариуцлагагүй байна гэж нэлээд их шүүмжилдэг нь ойлгомжтой. Хэрэв үнэхээр би биендээ хайртай гэж байгаа бол өмнөх эхнэрээсээ гэр бүлээ салгаад тэгээд эхнэртэй ч гэсэндээ энэ тухайгаа ингээд тайлбарлаад тэгээд охиндоо ч гэсэндээ яг эцэг хүнийхээ зохисны хариуцлагыг хүлээгээд тэгээд амьдрах ёстой гэж үзсэн боловч Киминитэй уулзснаас хойш бол яг хуучин эхнэр охин хоёроосоо бас харилцаагаа салгачихсан. Тэгээд ерөөсөө бараг дэмжлэг үзүүлдэггүй, ерөөсөө уулздаггүй гэж эхнэр охин хэвлэл мэдээлэлд ингээ ярилцлага өгсөөр л байгаа.
Тэгэхээр ер нь бол солонгосын ард түмэн маш дургу байдг нь ойлгомжтой. Тэгээ Киминий жүжигчний хувьд бол бас ямар ч тайлбар өгөхгүй Хүн сан сүү найруулагч хамт явж байгаа. Олон нийтийн арга хэмжээнд бол байнга хамт оролцож байгаа. Ялангуяа гадаад улсууд зохион байгуулагдж байгаа кино фестивалууд дээр хоёр яг л хосууд шиг байнга хамт оролцож байгаа нь харагддаг байна. За одоо Хүн сан сүү найруулагчийн хувьд болохоор 65 настай гэсэн үг. Харин Киминигийн хувьд болохоор 43 настай гэсэн үг байгаа. Тэгээ тэр хоёрын насны зөрүү тэгэхээр ер нь бол 22 насны зөрүүтэй гэсэн үг. За тэгээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн мэдээлэл маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхний хувьд бас энэ зүйлийг юу гэж харж байна? Аль талаас нь харж байна? Юу гэж дүгнэж байна? Тэр талаараа комент хэсэгт бичээд би биэндээ мэдээлэлээ хуваалцаарай. За тэгээ та бүхэнд миний ярьж байгаа мэдээллүүд болоод гэмт хэрэгүүд хэрвээ сонирхолтой санагддаг бол subscribe болоод лайк дарж намайг дэмжээрэй. За ингээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлтгэж хүргэсэн мэдээллийг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.